Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Хан үйлдвэрийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс хан үйлдвэрийнхээ баялаг бүтээгч үйлдвэрлэгчдийг дэмжих олон түмэнд сурталчилан таниулах эрхэм зорилготой бүтээгч хан үйлдвэрийн үйлдвэрлэгч нэвтрүүлгийн шинэхэн дугаараа эхлүүлэхэд энхүү бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаартаа бид хан үйлдвэрийн баялаг бүтээгчдийн нэг тугал фэшн брендинг үүсгэн байгуулагч Насан Буянг урьж оролцуулж байна. 2019 оноос 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үндэсний хувцас урлалыг үйлдвэрлэж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус хамт олон Монгол үндэсний дээлэт, цамц, хантаац зэрэг бүтээгдэхүүнийг массын буюу олон орны үйлдвэрлэж байгаа төдийгүй төрөл бүрийн поло, малгайтай цамц үйлдвэрлэхийн зэрэгцээ таны хүссэн лого, бичгийг захиалсан хувцас дээр тань хэвлэж бүтээгдэхүүний нэр төрлөө улам нэмэгдүүлэн ажиллаж байна. Үндэсний хувцас маань монголчуудын хувьд монгол үндэсний хэв шинжээ хадгалсан тийм эрхэмлэж тусгүйч тийм нандин зүйл байгаасай гэж хүсдэг. Би ер нь хүүхэд байхаас ээжтэйг хамт гэрээрээ өрхөн үйлдвэрлэл хийгээд Монгол дээл хувцас ах トゥ нартай найз нөхөдтэй захиалгаад хийж өгдөг байсан. Тэгээд 2019 онд анх яг цех болгоод ажилчид аваад хувийн бизнес болгож өргөжүүлж эхэлсэн байгаа. Тэгээд манай брендийн нэрийг болохоор Тугал Фэшн гэдэг. Тэгээд Тугал гэдэг нэрийг яагаад өгсөн бэ гэхээр би 2015 онд төрсэн дунд хүн маань нөгөө шалгалтаас үүдсэн саажилт буюу 100% хэвтрийн хүүхэд байсан. Тэгээ нөгөө хүүхдээ гэртээ асраад ажил хийхэд хамгийн тохиромжтой ажил маань болохоор энэ оёдлын бизнес байсан учраас тэгээд миний чаддаг зүйл байсан учраас 2019 онд анх 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр өөртөөгөө ээжлэн хэвтрийн хүүхэдтэй 3 ээж нийлээд Тугал брендийг үүсгэж ажиллаулж байсан. Тэгээд тэрнээс хойш одоо 7 дахь жилдээ ингээд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Манайх Монгол хувцасны үндэсний бүх төрлийн дээл байгаа цамц, хүрэм, хантаац зэрэг голдон массын үйлдвэрлэл хийдэг, массын захиалга хийдэг, өөрөөсөө бас бөөндөж зардаг. Тэгээд эндээ бас дэлгүүртээ өөрөөсөө зардаг. Тэгээд янз бүрийн үзэсгэлэн худалдаануудын үеэр болохоор үзэсгэлэн худалдаанд оролцож зардаг байгаа. Тэгээд Монгол хувцаснаас гадна Монгол хувцас чинь үйлдвэрлэлийн чанартай учраас байнгын орлого олоход жоохон хэцүү байдаг учраас бид нар хэвлэлийн буюу подволк, поло, малгайтай цамц, даавн тор гэсэн тийм зүйлүүдийг бас хийдэг байгаа. Тэгээд тэр юунуудаа хэвлэлийн ажиллаа болоход дандаа бас массын захиалгаар голдуу хийдэг. Тэгээд манай брендийн давуу тал нь болохоор ер нь бид нар өөрсдөө өөрийн гэсэн байранд үйл ажиллагаагаа явуулдаг учраас харьцангуй зах зээлийн үнийг бол хамгийн байж болох доод хэмжээгээр тогтоодог. Дээрээс нь оёдлын чанар маш сайн байхад анхаардаг. Мэдээж хэдийгээр массын үйлдвэрлэл хийж байгаа ч гэсэн хүмүүс массын үйлдвэрлэл гэхээр хамгийн муу материалаар айгүй муу оёдолтой хямдхан зүйл хийдэг гэж ойлгодог. Тэгвэл манайх бол үгүй. Массын үйлдвэрлэл гэдэг маань маш олон тоогоор хийж байгаа ч гэсэндээ хүнд очихдоо нэг ширхгэл юм очин. Тийм учраас тэр нэг ширхэг зүйл маань хүнд авахд тийм өмсгөд бие дэвтэйхэн оёдлын чанартай ядаж нэг хэдэн жил өмсчих хэмжээний эдлэгээ даах үз тийм байх чанар тал дээр бид нар маш сайн анхаардаг. Одоо манайх үндсэн 3 оёдлчинтай, нэг эсгүүрчинтэй, нэг туслах ажилтнтай, нэг хэвлэлийн цехийн ажилтнтай гээд 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд гадуур товчилбээ бол манайх дандаа гадуур хадуулдаг. Гадуур 4 хүн хаддаг. Нэг нь бас нэг тэтгэврийн насны хүн байгаа. 2 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг. 2 ээж, нэг нь нялх хүүхдээ асардаг гэдэг ийм 4 эмэгтэйг бас гадуур ажлын байраар хангадаг. Нийт 11 хүнийг ажлын байртаа болгоод ажиллаж байгаа. Цехийн маань үндсэн ажилчдын онцлог нь 60-аас 70 насны 3 эмээ ажилдаг. Одоо 6-аас 8 жил ажиллаж байна. Тэгээ хүмүүс нөгөө тэтгэврийн насны настай хүмүүс ажилдаг гэхээр жоохон гайхаад идэг байхгүй юу? Настай хүмүүс 60 гарцсан хүмүүс оёдол хийнэ гэд. Тэгэхээр ихтэй үнэхээр гайхалтай ажилдаг. 2 нь оёдолчин хийдэг, нэг нь эсгүүрчин хийдэг. Одоо 6 жил эсгүүрчин хийж байна. Тэгээд тэтгэврийн насны хүмүүсийг ажилуулахад хариуцлагатай ямар нэгэн юугаад үүрэг даалгавар өгөхөд яг цаг хугацаанд нь яг хэлсний дагуу хийдэг. Ер нь нямбай хариуцлагатай талаараа илүү давуу байдаг.
жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийг дэмжлэг сүүлийн жилүүдэд нэлээд сайжирж байгаа. Одоо жишээлбэл цагаан сараар байлаа гэх чинь нөгөө амар байна уу гэдээ үсгэлэн худалдаа байж байна. Манайх тэнд байнга оролцдог тийм ээ. Тэгэхээр түрээсийн төлбөр төлөхгүйгээр тэгээд бүтэн сарын туршид бараа бүтээгдэхүүнээ борлуулна гэдэг бол цагаан сарын яг оргил яг нөгөө орлого олох үедээ бол маш том дэмжлэг болдог. Тэгээд бас бусад ингээд нөгөө удирдлын чанартай жижиг үсгэлэн худалдаанууд ч гэсэндээ оролцохын чөлөөтэй байдаг. Энэ бол үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст бол маш том дэмжлэг болдог. Тэгээд энэ харьцангуй өмнөх жилүүдийг бодох юм бол сүүлийн 2-3 жилийн өмнөөс бол дүүрэг жижиг бизнес эрхлэгчтэй маш сайн дэмжиж эхэлж байгаа гэж би анзаарч байгаа. Харин цаашдаа хийгээсэй гэж хүсэж байгаа зүйлүүд маань болохоор ерөнхийдөө одоо нөгөө бидний шиг ингээд ийм зүгээр ингээд жижигхэн бизнес хийж байгаа хүмүүс нэг лангуу түрээсэлж аваад худалдагч цалинжуулаад ажиллана гэдэг бол жоохон эрсдэлтэй байдаг. Тэгэхээр нөгөө дүүргийнхаа яг ижил төрлийн бизнес хийдэг хүмүүстэй ингээд нэг том худалдааны төвдөж байдаг юм уу, зах дээрч байдаг юм уу, том лангуу аваад одоо хаанвал дүүргийн жижиг бизнес эрхлэгчид гээд дундаасаа бид нэр өөрсдөө хүмүүстэй борлуулалтынхаа цалингүйгүүд бараагаа нийлүүлээд зардаг тийм зүйл байвал маш сайн байгаад байгаа. За дээрэс нь энэ жил нөгөө жижиг дунд бизнесийн зээл Улаанбаатар хотод зарлагдсангүй жоохон харамсалтай байгаа. Тэгэхээр энэ бизнесийн зээлийг илүү төлхөө хүмүүстэй өгдөг болоос арай илүү нөгөө нэг бүрдүүлэх бичиг баримт шат амжилгууд нь жоохон зөөрөөд жоохон хялбар болох талаас нь анхаараасаа гэж хүсэж байна. Тэгээд бас нэг хүсэлт нь болохоор нөгөө амар байна үсгэлэн худалдаа маань юу яагаад өөр арай нэг том талбайтай тийм ээ машины зогсоол сайтай газар зохион байгуулагдвал бас биднэрт бүр илүү их дэмжлэг болохоор байгаа. Тэгээ ийм л хүсэлтэй. Цагаан сар наадам 2 бол хамгийн оргил очилттой байдаг. Тэгээ монголчууд маань ч гэсэндээ монгол хувцсыг маш их хүмсдэг болсон. Одоо наадмаар бол хөнгөн нэмгхэн цамц их голдон өмсөж чинь тийм ээ. Одоо жишээлбэл миний өмсөж чинь байж байгаа энэ силк бол үрчийдгүү, бөөсөрдгүү, будаг гарахгүй тийм ээ. Маш гоё чанартай материалаар хийгдэж байгаа. Дээрээс нь залуучуудаа зориулаад чөлөөт стилийн тийм загварлаг бас өнгө дизайны сонголттой загварууд маш их гарч байна. Цагаан сар төхөөд ирэхлээр илүү их дээл хүрм зарагддаг ч юм уу. Гэр бүлийн хос хувцс гэх жишээ нь ер нь монголчууд маань монгол хувцсыг маш их хүмсдэг болчихсон. Тэгэхээр монгол хувцсны бизнес маань бид нэр өөрсдөө л үнэхээр яг чанартай, үнэхээр сайн материал хийж чадах юм бол хизээч зогсохгүй тийм гайхалтай бизнес байж байгаа. Тэгээд дашрамд хэлэхэд бас нэг жоохон харамсалтай зүйл нь Хятадаас монгол үндэсний хувцс маань маш их хэмжээгээр орж ирж зарагдаж байна. Тэр нь жоохон харамсдаг. Хэдийгээр адилхан нэг хүний бизнес ч гэсэндээ тэр хувцснууд маань бидний хийж байгаа үйлдвэрлэлийн хажууд олон тоогоор орж ирж байна. Нэгдүгээр, хоёрдугаар маш хямд үнээр, гуравдугаар хамгийн гол зүйл нь чанар. Ямар ч чанаргүй тийм ээ. Хүн өмсөл нэг өмсөл угаачч болдоггүй, идэлж болдоггүй. Тийм зүйл монголчууд маань битгий мөнгө зараасаа өөрсдийнхөө үндэсний үйлдвэрлэлийг дэмжээсэ. Тэгээ хэрвээ боломж нь байдаг бол төр засаг буюу одоо энэ үндэсний жижиг бизнесийг дэмжих төвүүд маань тийм ээ. Яаж энэ Хятадаас монгол үндэсний хувцсыг оруулж ирэхийг хязгаарлах талаас нь бас жоохон анхаараасаа гэж хүсэж байна. Тэгээд гол нь нөгөө үндэсний хувцс үйлдвэрлэлээ би хүүхэд байхасаа л нөгөө Монголд ээл хийж өссөн болохоор ер нь нэг анзаардаг зүйл маань одоо жишээлбэл Японы кимоно байж гэн, Солонгосын хамбург байж гэн, тэд нэр хизээч өөрсдийнхөө үндэсний хувцсыг өөр орчин үеийн стилд оруулаад юм уу, хятад хувцс шиг болгоод юм уу тэгж өөрчилж өмсдөггүй. Яг баяр ёслол юм болоход маш хүндэтгэлтэйгээр яг л өөрсдийнхөө үндэсний хувцсыг өөрсдөө хийж өмсдөг. Яг тэрэн шиг монгол үндэсний хувцс маань монголчуудын хувьд монгол үндэсний шинжээ хадгалсан тийм эрхэмлэж тусахуйч тийм нандин зүйл байгаасай гэж хүсдэг. Тэгэхээр монголчууд маань ч гэсэндээ үндэсний өв уламжлал гэдэг зүйлээ хадгалж үлдэх тал дээрээ сайн анхаараасай гэж хүсэх байна. Миний хувьд болохоор би ингээд энэ бизнесийг хийгээд 7 дахь жилдээ орж байгаа болохоор харьцангуй нөгөө байнгын үйлчлүүлэгчтэй болчихсон. Манайх голдуу масын захиалга хийдэг болохоор одоо масынхаа захиалгыг авдаг ингээд үйл ажиллагаа маань арай гайгүй тогтворчоод эхэлж байгаа үе байгаа. Гэтэл ингээд гэрээрээ өрхийн үйлдвэрлэл хийдэг, эсвэл нэг хоёулаа юм уу гурвуулхнаа энэ төр хийдэг хүмүүс маань ажиллаа олж чаддаггүй, хийгээд идэг хийсэн зүйлээ борлуулж чаддаггүй тийм асуудлууд маш их байдаг. Манайх ч гэсэндээ одоо хэдийгээр бид нар масын захиалга аваад хийдэг ч гэсэндээ өөрсдөө хийж байгаа зүйлийг борлуулах гэхлээр ганцхан энэ нөгөө жижигхэн дэлгүүр маань бас жоохон хангалтгүй байдаг. Тэгэхээр нөгөө олон бизнес хийж байгаа эмэгтэйчүүд маань нэгдээд хийсэн зүйлээ борлуулах тал дээр нь илүү их дэмжиж өгвөл манай монголчууд айгүй авьяаслагчтай хийж чаддаг. Борлуулах тал дээрээ л үнэхээр учир дутагдaltaй асуудалтай байдаг. Тэгэхээр энэ тал дээр нь дэмжих үйл ажиллагаа хийвэл
маш их хэрэгтэй үйл ажиллагаа болно л гэж бодож байна. Тугал фэшн гэдэг англи үсгээр монгол үсгээр бичсэн ч болохоор манай Facebook пэйж хуудас байж байгаа. Тэгээд 992635 техник 9902 6952 гэсэн хоёр утсаар холбогдоод тэгээд манай дэлгүүрт ирээд үзэж хараад авч болно. Манай дээр бол Монгол цамцны сонголт бол маш олон төрөл байгаа. Бараг 1000 гаруй төрлийн материал загвар хийцтэй цамцнууд байгаа. 2 наснаас ахуулаад юу байгаад 120 хил хүртэл жинтэй хүмүүс таарахаар тийм Монгол цамцнууд сонголт ихтэй байгаа. Тэгээд Монгол дээл, хөрөм, хантааснууд бол цөөхөн тоогоор бас бэлэн байгаа. Манайхыг дэмжиж ажилдаг, хамтран ажилдаг, байнгын захиалга өгдөг маш олон газрууд байдаг. Тэгээ одоо нэрийг нь дуртахаар аюул нэгийг нь орхичвол хүн гомдох болно тийм. Ямар ч байсан тугал фэшн брендийн минь дэмжиж бид нарыг өдөө болтол ажлын байртай доктортой үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж байдаг, хамтран ажилдаг, манайхыг зорж ирээд худалдан авдаг, цаашдаа манай бүтээгдэхүүнийг сонирхоод ирж худалдан авах гэж байгаа бүхий л хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд энэ зуныг дэлгэр сайхан өнгөрүүлж хотол олноороо дэнж хотод сайхан наадаарай гэж өрөөё. За тугал фэшний хамт олноос манайхыг сонгон үйлчлүүлдэг, манайхыг зорин ирэх гэж байгаа бүхий л үйлчлүүлэгч нартай баярлалаа. Тэгээд та бүхэн манайхыг зорин ирж үйлчлүүлээрэй. Бид нэр чин сэтгэлээсээ найрсгаар үйлчлэх болноо. Баярлалаа.